боловсролын мандал сургууль 2016 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сурагчдын эко аяллыг 2025 оны 9 сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн эко аялалд 9-өөс 12 дугаар ангийн 208 сурагч 20 багш удирдах ажилтны бүрэлдэхүүнтэй Өвөр хангай аймгийн Орхины хөндийн байгалийн дурсгалт газрыг үзэхээр энэхүү аяллаа эхлүүлсэн юм. Сурагчид маань Дунд Хувь аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Төв аймгийн Лүн сумын чиглэлд нийтдээ 500 гаруй километрийг туулж эхний өдрийн аяллаа өндөрлүүлэн Төв аймгийн Лүн сумын нутагт отоглон байрлалаа. Аяллаа 2 дахь өдөр бид Төв аймгийн Лүн сумаас Өвөр хангай аймгийн Хар хорин сум Эрдэнэ Монголын нийслэл Хар хорин хотын тойр мөн Монголын Бурхан шашин соёлын үнэт өв болох Эрдэнэзуу хэдийг зорьсон байгаа. За өглөөний минь бид нар одоо Өвөр хангай аймгийн Хар хорин сумын Эрдэнэзуугийн хэд дээр ирсэн байна. Hello. Yesterday our school's eco trip has started, and today we have arrived at the Erdenzo Monastery at Өвөр хангай province. So far our trip has gone exactly as planned, and it's going as planned. Хар хорин хотоос бид бүхэн 110 км замыг туулан Өвөр хангай аймаг Батүлзий сум Орхины хөндийн байгалийн дурсгалт газар Улаан цутгалан хүрхрээнд хүрэлцэн ирсэн байна. Болохоор сая Өвөр хангай аймгийн Улаан цутгалан дээр ирсэн байгаа. Сая Улаан цутгалангаа үзчихлээ. Одоо доош бууж Улаан цутгалынхаа нуу хэсэг юм уу, тийм хэсгийг үзэх гэж байна. Тэгээ ерөн гоё байна уу, амар. Өмнө очиж үзээг болохоор амар гоё юм байна. Тэгээд одоо найзуудтай доош бууж үзье даа л гэж. Анхны жилийн ерөн гоё юм байна уу. Дараа жил бүр гоё байх аа. We love Mongolia. So we are greeting Arhang River's natural complex. It's a waterfall and it's so beautiful. I never saw something like this before and it's so exciting. I can't barely express my feelings with words right now. And our next stop is dessert. За ингээд сургуулиасаа зохион байгуулагддаг эко аялалд 3 дахь жилдээ явж байна. Энэ жилийнх болохоор ингээд Өвөр хангай Улаан цутгалан дээр ирсэн байна. Тэгэхээр гоё санагдаж байна. Өмнө ерөөсөө юм бүрхрээ газар ивж байгаа болохоор арай гоё санагдаж байна. Тэгээд ингээд бүгдээрээ зохион байгуулалтанд ороод энэ жил бас 9-р ангийнхан маань нэмэгдэж явж байна. Дүүнэртэйгээ шинэ аялалд ингээд явах гоё байна. Ангийнхантайгаа бас явж байна. Өмнө шижиж авсан хүүхдүүд тэртэйгээ хамт явж байгаа болохоор маш том дурсамж бүтээж байна. Тэгээд үнэхээр гоё байна.
Хай 12А гэх юм байна. За бид нар одоо ингээд 3 дахь жилдээ эко аялалд явж байна. Тэгээд бас айгүй жил болгоны эко аял айгүй гоё дурсамж сэтгэл үлдээдэг. Ер нь сургуулийнхаа хамт олонд айгүй баярлдаг, бахархдаг. Энэ жилийн нөө сүүлчийн эко аялал болохоор бид нөө дорсомж дөрөн тэгэл найзуудаараа их гоё өнгөрөөж байна. Анаахан жинхэнэ эко аялж байна. Чинь эко аялал. Энийг аваа. Яаж нүд болчихлаа. Эко аялцгаая. Батэн бүхний харин гаж бүхий